Богдолын ер нь хараа дээр нэрсэн явж байна. Стокгольм агаар мамар тайл. За чихнээсээ нэг барыг хараа дээр нэрчих шиг боллоо. Яар бүр амар гоё. Тэгээд Монголд авах хугацаанд бол ер нь гоёор гарч ирэх гэж бодож байна. Өнөөдөр манай дүүгийн төрсөн өдөр болж байгаа. Тэгээд бид нэр Bluefin ресторанд хоол идэхэд захиалгасан. Тэгээд би төрүүлээд ирсэн гэрийнхнээгаа хүлээж байна. Тэгээд цагаасаа жоохон эрт ирсэн болохоор гоё халуун кофе уугаад сууж байна. Happy birthday to you. Все батареи. Одоо энэ хийх сайн байна шүү. Бөөндөө гэж бодоорой гэдэг. Нэг ч үлдээгүй шүү.
байгаагаас аваад тэгээд өөр илүү дутуу жижиг сажиг юмнуудаа гоё далт хийх юм гоё эффектчдэг сав авсан. Савч гэжтэй сав юм да. Айгуу гоё бийтэй. Тэгээд энийг ухсраад гоё байрны өрөөндөө тавина. Тэгээд өчтөр бас би гэртээ нэг хэдэн жижиг сажиг юмнууд явж авсан. Одоо энийг ухсраад гоё байрны өрөөндөө тавьчихвал бас дээр нь гоё юмнууд тавина. Одоо энэ хаалганы ард ингээд манай аав ээжийн хэдэн юмнууд байгаа байхгүй юу. Тэгээд зарим нь хайрцагтай, зарим нь ингээд цөмгтэй байгаад байгаа болохоор түрүүний юмд болохоор эднээсийг гоё багтаагаад хийчихье гэж бодож байгаа. Зай байгаад байгаа. Тэгээд яг ийшээ ингэж багтаа. Yes. Ингээд амар гоё ингээд яг угаалтуур байрны завсар ингээ гоё зай байгаадсэн. Тэгээд энийг яг ашиглая гэж бодоод энэ хартаа бүр амар гоё таарчлаа. Тэгээд ингээд доороо дугуйдаа болохоор ингээд урагшаа хойшоо татаад ээж бас болно. Тэгээ энэ доор одоо юу гэдэг хамгийн доор нь гоё алчуур ч юм уу тавиад доор нь алчуураа за энд нь ойр дөрийн хэрэгэлдэг юмнуудаа тавиад тэгэнгүүтээ дээр нь болохоор юу яа гэж бодсон. Дээр нь болохоор савн шампуна тавья гэж бодож байгаа. Одоо болохоор яг энд ингэ тавьсан байгаа байхгүй юу. Тэгээд эднээс гоё тавьчих. Яг юм боллоо. Энэ дээр савн шампунь, бие вакс гэдрээ тавиад тэгээ цаана ингээд бие үргэжээ тавиад доор нь болохоор илүү дутуу одоо банд дэвтэгтэй хийдэг юм. Тэгээд шейвинг хийх юм. Тэгээд доор нь болохоор харин алчуурнуудаа тавья гэж бодож байна. Тэгээд ингээд тавьчвал хамгийн гоё нь одоо энэ яг энэ байрныхаа яг энэ хэсэгт эргэн тойронд нь хамгийн гол нь юу ч тамирг байгаа байхгүй юу. Тэгээ ингээ гоё яг цэвэрхэн чигээр нь ингээд тавьчихаар айгуу гоё цэвэрхэн илүү дутуу юмгүй гоё харагдчихээн. Тэгээд яг хөшөө тогтоохын төмрийг авсан байгаа. Гэхдээ нууны яг зориултын яг чаддаг хүн ирж одоо ийшээ ингээд явахгүй бол бэлтаагаа өрөмдөхгүй бол яг зориултын хүн дуудчиж яг багаж хэрэглэлтийг өрөмдүүлчихвэл ийшээ ингээд гоё хөшөө ингээд татаад тэгээ би гоё шүршүүрт ормоор байгаа. Одоохондоо хөшөггүй байгаа болохоор ингээд доошоогоо сууж усан дараад байгаа байхгүй юу. Тогчоод л явж ин да. Өчигдөр нэрээ дэлгөөрөө орж ийм юм авсан. Угаа хувцснуудаа хийх юм тагтай сав авсан. Тэгээд цэвэрхэн байх гэж бодоод. Тэгээд 0-ийнхоо доор нөгөө хөлөө тавих ийм тавиураас авсан. Би аавынхаа хувцсыг ухаж агаад
Айгу гой хувцснууд олоод ахи. Тэгснээр бас нэг амар томдохгүй заяа. Жишээлбэл энэ аавын якиг бол ингээд зөрүүлэнгүүтээ ингээд бүслээд өмсчүүл амар гоё. Гоё як байна. Джейсэн як. Outdoor гоё. Адорцас байна. Би энийг одоо яг гоё богд хаан уул руу авирч мэрэгтэй өмсвөл бүр яг гоё надад яг болчих. Дээгүүр нь тавьж үлдээгээд уул муул гарахтаа бас өмсөх юм байна. Тэнгүүтээ манай аав чинь нөгөө нэг NBA үзэх дуртай. Сакс үзэх дуртай. Тэгээд юм гоё Chicago Bulls-ийг дэмждэг байхгүй юу? Тэгээд ийм гоё Chicago Bulls-ийн ийм гоё куртэг байсан. Энийг одоо хүүтгэхээр ингээ гоё сул нэгж минут өмсвөл амар гоё харагдах юм шиг санагдлаа. Аав хэлбэл угаасаа аав тэг гэж хэлнэ. Энэ баг өнөө орой нэрээ би TR-гийн тоглолт үзэж байгаа. Тэгээд иймэрхүү хүмүүсэд явбал гоё дулаахан юм уу? Одоо яг ийм үйл болоогүй хэрнээ ингээд амар оройтой бүр амар сэрхэн байгаа. Та нар ихэнтэй байсан юм уу? Хөө. Найд. Тонор ирсэн. Хөө. Яг бүр хийгэж гаргалгүй барил болчихсон. Яа, энэ зөөлөн шиг. Үгүй заваа. Одоо тэгэж.
Хэрэглчэд ирсэн байна. Одоо яг намар дуусгаад яг шаргал өнгө удахгүй бараг арилгах чинь. Seafood pasta нь бол гоё амттай байна. Цэвэн гас намс цай. Гоё. Комент хийх энэ байна л байна. Хоол идчихсэн чинь сайхан тогмаан тасарлаа. Тэгээ сайхан лаасагаа сууж ийн. Айж ийн нөө ирэхэд амар ийн нөө. Хаал нь амттай байсан уу? Аль нь хамгийн амттай байсан? Кетчуп. Кетчуп нь уу? Тэгээд тасаа төрснийхаа дараа болохоор би яг хичнээн арьс хуурашаад батга баг гарч байгаа ч гэсэндээ ер нь бол батга бол гарч л байгаа. Тэгээд мерсэр ингээд гарцсан батганууд дээрээ яг ингээд сайхан батга тасаа төрхийд амтжаа. Тэгээд аль болох өдөр болгон мартахгүй төрхийг хичээж байгаа. Тэгээд зарим нь яг батхгүй ч гэсэндээ ингээд нэг юм сорвтой хэсэгнүүд байгаад байгаа хгүй юу. Бүр өмнөх батганыхын сорв ч юм уу тий. Тэгээд миний ярьс нэг батга гарчхаараа сорвын арилахгүй нөлөө уддаг. Зарим нь бол үнэхээр шахахаас өөр аргагүй тийм батга байвал шахаад дээрээс нь пимпл байж нагаад унтцдаг. Зарим нь бол үнэхээр арай шахаад юм байна гэж бодвол яг ингээд ийм хатаадаг тус түрхээд тэгээд унтж байгаа. Аль болох шахахгүй явал зүгээр юм байлээ. Тэгээ сүүлийн үед уруул маань хүртэл нэлийн хуурайсж байгаа болохоор арай бас ийм лип балм оруулаад чигшэлэх юм бас төрхөж унтж байгаа. Миний уруул бараг л нэг тийж амар хатгаа бэлтэн байсан юм. Ялангуяа сүүлийн хэдэн жил бол зүгээр л гоё лип глосс хийж төрхнөөхөөс хизээж ингэж унтахтаа нэг амар тийг сүртэй чигшүүлж мэгшүүлж унтдаггүй байсан. Явахын өмнө миний уруулаас нэлийн хатдаг байсан юм билээ. Би бүр тэрийг мартсан. Тэгээ Монголд ирсэн чинь буцаад миний уруул хатдаг болсон. Тийм болохоор өшөө илүү сайн дотроосоо ч тэр гаднаасаа ч тэр шингэнээ сайн авах хэрэгтэй байна. За
Гэт одлооныхоо хувцас өмсөөд тэгээд унтлаа. Сайхан амраарай. За нэг жимс авъя. Оо, апл баярлаа. Оо, карт уншуулах уу? За. За. 깊은 바다 속에선 널